За сайн бацгаана уу? Ингээ бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Apex Capital-аас хамтлагаараа. За бидний удаа үнцаас гаргагч хөрөнгө оруулагч нартай зориулаад одоо Монголын топ үнцаас гаргагч компаниудын нэг ард санхүүгийн нэгдлийн одоо охин компани Арт Кредит банк санхүүгийн байгууллагатай нээлттэй бонд гаргахаар хамтран ажиллаж байна. За тэгэхээр мэдээж нээлттэй бонд маань бол хөрөнгө оруулагч харилцагч нарын бол одоо өсөн хүлээж байгаа. За сайн бүтээгдэхүүн байгаа. За тэгэхээр тухайн үнцаас гаргагчийн одоо Арт Кредитийн маань гүйцэтгэх захирал Сүхбаатар захиралтай одоо хөрөнгө оруулагч нартай мэдээлэл хүргэхээр сууж байна. За тэгээд танд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд та манай харилцагч хөрөнгө оруулагч нарт зориулаад өөрийнхөө талаар бас товч танилцуулдаг уу гэжтэй өөрийгөө товч танилцуулаач. За баярлалаа өдрийн мэнд. Баярлалаа. За намайг Сүхбаатар гэдэг банк санхүүгийн салбарт 19 дэх жилдээ ажиллаж байна. За өмнө нь яг банкнд 11 жил ажилласан. За банкнасаа гараад арт санхүүгийн нэгдэл. За тэр дундаа арт кредитэд анх ажилдаа одоо 8 дэх жилдээ ажиллаж байна. Эдийн засгийн мэргэжилтэй, эдийн засгийн нэгтгэн бодгч мэргэжилтэй. 8 жил гэхээр одоо яг арт кредиттэй бол хоёулаа одоо карьерийнхаа замлыг холбоод 8 жил гсэн байна шүү дээ. Тэгэхээр яг арт кредитийн сүүлийн 8 жилийн одоо өсөлт хөгжөөл бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн одоо явцад бол яг оролцоод явсан байна гэж харж байна тийм. Аха. Окей. Тэгэхээр үнцаас гаргагч компаниудын хувьд тэ хөрөнгө оруулагч нарын хувьд бол гүйцэтгэх захирал нь ямар туршлагатай, ямар баг хамт олон одоо тухайн компаниг удирдах явж байна гэдэг асар чухал. За тэгэхээр мэдээж Сүхбаатар захирлын хувьд бол одоо сүүлийн 11 жилийн турш бол санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулаад за тэгээд яг үнцаас гаргагч арт кредитийнхаа одоо бизнес хөгжил болон одоо зээл дээр за нэмэх нь гүйцэтгэх удирдлага дээр бол сүүлийн 8 жил ингээд ажиллаа явж байгаа нь бол мэдээж асар их ихтгэл төрүүлж байна. За тэгээд үнцаас гаргагч арт кредитийн талаар мэдээж хөрөнгө оруулагч нар бол тухайн мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр нээлттэй компани гэдэг талаараа бол хөрөнгө оруулагч нарт болгонд мэдээлэл нь бол нээлттэй байдаг. За гэхдээ та бас дэлгэрэнгүй танилцуулга өгөөч те. За арт кредит банк санхүүгийн байгууллагын хувьд 15 мянган орчим хувьцаа эзэмшиж артаа болсон нээлттэй компани. 2019 онд нээлттэй компани болсон. За нийт түүх нь бол нэг 14 жилийн түүхтэй компани. За нээлттэй компани болсноос хойш одоо Монголын хөрөнгөний зах зээл дээр топ одоо нэгдүгээр ангиллын топ 20 компаниудын нэгээр 5 жилдээ ингээд доктортой явж байгаа. За Монгол банк санхүүгийн зохицуулах орноос бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор зохицуулалтаа зөвшөөрлүүд авсан. За маш ойлгомжтой хэлэх юм бол банкны одоо зохицуулалттай буюу лимиттэй бүх төрлийн үйлчлэгийг дамжуулж. Одоо банксууд гэхээр зөвхөн зээл олгодог гэж хардаг болов бид нэр гуйлга хийж, мөнгөн гуйлга, төлбөр тооцоогоо хийж юм байна. Картын бизнест орсон байна. Тэгэхэд банкны бүх төрлийн үйлчлэгийг зохицуулалттай байгууллагаас зөвшөөрлөө аваад лимитед түрээнд бол бүх харилцагчтай өгч байгаа. За сая гаруй харилцагч байна. Энэ хүмүүстэй бол зээлийн үйл ажиллагаа за одоо хүүсвэр талдаа бол итгэлцэл, бонд за бусд банкны харилцаа гэдэг ингээд нэлээд өргөн хүрээнд үйл ажиллагаа финтек, уламжлалт гэсэн хоёр чиглэлээр одоо нэгсэндээ сүүлийн үед хүмүүсийн заншлал гар утсаараа үйлчлэгээ бүх боломжийг өгдөг. За салбарын үйл ажиллагаа манайх хоёр салбартай. Тэгээд энэ хоёр салбар дээр бол заашгүй харилцагчид ирээд гар усх зурах гэрээгээ одоо онлайн биш цаасаар байгуулах юм шаардлага үүсвэл тэр хоёр салбараар үйлчлэгээ үзүүлээд. За одоогийн байдлаар яг аль бисны орон тоолт 43 ажилтнтай. За хамтран ажиллах гэрээгээр 20 орчим хамтарч ажилладаг. Тэгээд явж байгаа компани байна. Арт санхүүгийн нэгдлийн одоо шууд болон шууд бас хамааралтай 60 орчим юм. Одоо арт санхүүгийн нэгдлийн компаниуд бол өөрсдөө эзэмшдэг учраас бидний компани гэж ийм гамлаа. Тэгэхээр мэдээж одоо нэг үнцаас гаргаж байгаа компани маань өөрөө нээлттэй компани гэдэг бол асар том юм давуу талтай байгаа. За тэгэхээр 2018 онд листед болсон. За тэгэхээр Монголын хөрөнгөний бирж дээр хувьцаа нь чөлөөтэй арилжаалагддаг. За нэгдүгээр самбарын хувьцаа
байгаа. Одоо арт кредитийн маань хувьцаа бол 1-р самбар дээр арилжаал гэж байгаа ийм хувьцаа байх нь. За нөгөө талаас одоо жишээлбэл бонд худалдаж авах гэж байгаа ч юм уу одоо жишээлбэл үнцаас гарагч маань яг энэ удаагийн одоо гаргалтаараа бол нийтдээ нэг 13.5 тэрбум төгрөгийн нээлттэй бондыг зах зээл дээр бол гаргаж танилцуулж байна. За 13.5 тэрбум төгрөгийн бонд маань 18 сарын хугацаатай. За тэгээд нийтдээ компани 1-р самбарын хувьцаа гэдэг байдлаараа бондын хөтөлбөртэй бол хэрэгжүүлж байна. За тэгэхээр хөтөлбөр гэдэг нь дотроо хэсэгчлээ зах зээл дээр байршуулах боломжтой гэсэн үг. За тэгэхээр нийтдээ 13.5 тэрбум төгрөгийг 4 хэсэг болгоод хөтөлбөртэйгээр гаргахаар төлөвлөж байна. За тэгээд нийт бонд маань өөрөө 18 сарын хугацаатай. За жилийн 18.5% хүүтэй. За тэгээд хүүгийн төлбөрийг бол улирал тутам төлнө гэдгээрээ бас нэг юм давуу тал онцлогтой байгаа. За тэгэхээр мэдээж нээлттэй бондын хувьд бол асар олон давуу талууд байгаа. За тэгэхээр хөрөнгө оруулагч нар маань бол одоо яг банк бус санхүүгийн байгууллага одоо бондыг авъя гэхэд зээлийн чанарын үзүүлэлттэй санхүүгийн үзүүлэлт маань ямар байгаа вэ? За мөн одоо зээлийн чанарын үзүүлэлтээр та хэд маань процессын хувьд одоо чанарыг сайжруулах дээр ямар алхмууд авдаг вэ гэдэг асуудал бол асар чухал байх. Тэр талаас нь та бас мэдээд өгөөч. За банк санхүүгийн байгууллагуудын ер нь нөгөө масс харж байгаа үнцх нь бол зээлийн үйл ажиллагаа явуулдаг гэдэг. Тэгээд энэ нэрээ өндөр хүүтэй гэж бас хардаг. Бид нар түрүү хэлсэнчлэн финтек бол уламжлал салбараар зээлийн багцаа бүрдүүлж байна. За сүүлийн яг энэ оны хагас жилийн байдлаар манай нөгөө чанаргүй зээлийн үзүүлэлт маань бол 5% тавьж байна. За салбарын дундаж маань 7.5-аас дээш явж байна. За яг энэ зээлийн үйл ажиллагаа процесс дээр болохоор за миний бие бол 18 дахь жилдээ яг энэ зах зээл дээр ажиллаж байна. За манай багийн хувьд бол за нэг 20-оос доошоо за нэг дундч нь бол нэг 10 орчим жилийн туршлагатай юм хүмүүс байж. Финтек уламжлалт зээлүүдийн хувьд бол нөгөө зохицуулалтаа байгууллагаас зөвшөөрөл аваад ажиллаж байгаа. За финтек зээл дээр бол үр урлагийн харьцаа тогтоож. Тэгэхээр нэгсэндээ орлоготод тааруулаад чанартай зээлийг олгоо гэдэг зохицуулагч байгууллагаас шаардлага өгч байгаа учраас тэн дээр чанарын үзэлтэй сайн хангахад төлөвлөдөг. За бидний одоо өөрсдийн анхны тавьсан зорилго бол хөрөнгө оруулагч үндэстэн зохицлоо тэндээ илүү сайн харилцагч нарыг одоо санхүүгийн боловсруулалтаар бол хангах энэ хүрээндээ явж байгаа учраас зээлийн олголт эхлэхээс эхсүүлээд одоо зээлийн 90 төлөлт хүртэл бол яг тухайн зээлийн бүтээгдэхүүний талаар харилцагч нарт бол илүү сайн мэдээлэл өгөөд байдаг. Харилцагч зээлээ сайн төлдөг. Нөгөө талдаа мэдээж удирдлага болгоно тэр зээлийн үйл ажиллагаанд оролцогч ажилтнуудын өөрсдийнх нь чадварын асуудал үүсэрнэ. Мэдээж нөгөө 15 мянган хувьцаа эзэмшигч нарын бас мөнгө байна те. Нөгөө талдаа бид нар итгэлцэл байршуулсан харилцагчдын мөнгө байна. За магадгүй өмнө бас хаалттай боон гарч ирсэн. Тэр харилцагчдын одоо бид нарт итгэж байгаа итгэл байна. Энэ болгон эргээгээд муу зээл гэдэг нь эсвэл чанаргүй зээл дээр байршуулдаг. Бидний үйл ажиллагаанд бас сөргөлөө үзүүлэх учраас тэр харьцаануудаа бид нар улирал за сар тутамдаа бол хангаад ажиллаж. За тэгэхээр одоо мэдээж санхүү үзүүлэлтийн хувьд бол банк санхүүгийн байгууллага бонд гаргахад бол эддийн өмчийн буюу яг өөрийн хөрөнгөний 50% нийцэх дүүцэх хэмжээгээр бол бонд гаргах боломжтой. За тэгэхээр энэ зохистой харьцааны үзүүлэлтээ бол ингээд хангаа явж байгаа гэдэг талаараа бол хөрөнгө оруулагч нарт бол тухайн гаргаж байгаа бонд маань бол эрсдлийн харьцаа бол нэлээд багатай ийм бонд бүтээгдэхүүн болоод гарч ирж байгаа. За мөн одоо зөвхөн зээлээс гадна одоо яг ардын компаниуд мөн одоо арт кредит бол одоо финтек одоо цахим орчин дээр бол нэлээд disrupt хийж одоо асар их хэмжээний хөрөнгө оруулалтууд хийж байна. Энэ утгаараа бас одоо суур бэс харилцагч нарынхаа хэмжээг бол нэлээд нэмж байна. За мөн одоо та бүхний одоо сүүлийн жилүүдэд хөгжүүлж байгаа бас онцлог бүтээгдэхүүн үйлчлэгээ юу байгаа тэр талаараа бас мэдээлэл өгвөл. Санхүүгийн зах зээл дээр одоо макро орчинд бол айгүй өөрчлөлтүүд маш их гарч байна. Ялангуяа финтекүүд чиглэлчээр финтек дээр суурилсан бүтээгдэхүүний нөхцлүүд маань илүү уян хатан чанарлуугаар шилжиж байна. Тэгэхээр тэр төвлөлтүүдийг бол арт тэр дунд арт кредит бол яг банкны кластер өрөөндөө бол нэлээд зоримог шийдвэрүүдийг одоо хийгээд явж байгаа. Карт гаргасан. Кредит карт болон дебет карт гэдэг бид нар одоо харилцагчтай нөгөө сайгаараа харилцагч нарын яг өөрсдөө хүсэж байгаа бүтээгдэхүүнийг харилцагч болгон өөр өөрсдөө онцлогтой шүү дээ тийм. Тэрэн дээрээ тулгуурлаад тэр бүтээгдэхүүнийг гаргахад нэлээд анхаарч байгаа. Финтекээр биш насны хувьд бол онцлог нь өөр байлаа гэхэд за гар утснаас зээл авах нь итгэлтэй бос байна одоо
чартаараа авчиг гэдэг ч юм уу энэ төрлөө бол ингээд левелүүд нь өөр байхаар зохицуулж байна. А сүүлийн үед бол яг л финтекийн орчинд байгаа уламжлалт зээлийн нэг ингээ хөрвүүлж байгаа хувилбарууд л их хүмүүс дата байгаа. Тэр нөө хуан төлөх буюу хүү төлөхгүйгээр сарынхаа орлогыг одоо магадгүй 2 сарынхаа орлогыг хуваагаад ингээд байршуулчихаар буюу 2 сар 4 хуваагаад төлчих ч байт юм өөдлөхгүйгээр тийм бүтээгдэхүүн гарч ирж байна. Окей. За мэдээж одоо хүмүүс маань ингээд за окей 18%-тэй 18.5%-тэй 18 сартай удирдал болгон хүүгийн төлөх бонд бол айгүй тийм сонирхолтой байна гэж харж байгаа. За тэгэхээр мэдээж нээлттэй гаргаж байгаа бонд гэдгийн хувьд бол хөрөнгө оруулагч нар болгон одоо нөгөө хүссэн газараасаа тий орох боломжтой гэдгээр хасар том давуу талтай. За тэгэхээр хэрвээ та арт кредитийг харилцагч бол одоо арт кредитийн одоо хувьцаа эзэмшигч нөгөө талаасаа зээл авдаг эсвэл одоо нөгөө ихтгэлцэл байршуулдаг харилцагч бол тухайн бос бүтээгдэхүүнийг бол та байгаа газараасаа хүссэн хэмжээгээр оролцоод ингээд оролцох боломж байх нь. За энэ нь болохоор зөвхөн арт кредит харилцагч биш те одоо дэлхийн хаач байгаа одоо хөрөнгө оруулагч нар маань оролцох бүрэн боломжтой. За нэг жүн маань одоо 100 мянган төгрөг учраас 100 мянган төгрөгөөр эхлээл ингээд оролцох бүрэн боломжтой гэсэн. За эхний арилжаа бол 8 сарын 20-нд одоо явна гэж төлөвлөгөөтэй байна. За тэгэхээр энэс өмнө бол одоо та бүртгэлтэй байгаа үндэсний компани руугаа хандаад за жишээлбэл Apex Capital эсвэл Art Securities руу за одоо эсвэл одоо бусад үндэсний компани руу хандаад оролцож болох нь. За мөн одоо нээлттэй бонд гэдэг талаараа бол таны одоо хүүгийн орлогын өвөөж маань өөрөө 50% татврын хөнгөлөлттэй байгаа. За тэгэхээр бол та нийт олж байгаа хүүгийн орлогоосоо бол 5%-аар татвар төлнө гэдгээрээ бас нэлээд том давуу талтай. За мөн одоо хүссэн хугацаагаараа тий одоо эзэмшээд буцаагаад одоо хөрвүүлэх боломжтой гэдгээр хацар том давуу талтай. За мөн одоо үнцаас гарагч одоо маань одоо зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас харилцагч нар маань ингэж магадгүй дээ тий. За би бондо эзэмшмээр байна. За жилийн 18.5%-тай бол нэлээд ингээд дажгүй хүүтэй байна. За надад яаралтай зээл одоо богино хугацааны санхүүжилт ч юм хэрэг болоо гэхэд бондо барьцаалаа танихаас зээл өгөх боломжтой. Ер нь бол хэрэглээний зээл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр боломжтой. За yes. За тэгэхээр энэ бол бас одоо тодорхой хэмжээний ингээд урт хугацаанд бондо хугацаагийн дуустал барья гэж байгаа хөрөнгө оруулагч нарт бол бас нэлээд нэг том давуу талыг гаргаж ирнэ. За ягаад тэгэхээр тухайн үнцаас маань өөрөө Улаанбаатар хөрөнгөний бирж дээр арилжаалагдана. За тэгэхээр Улаанбаатар хөрөнгөний биржийн клирингийн үйлчилгээ нь өөр дөрөө байдаг учраас за тухайн одоо арт кредитийн бонд эзэмшигч нар маань одоо эзэмшиж байгаа бондоо барьцаалаад зээлийн үйлчилгээ бол авах бол бас бүрэн боломжтой байгаа гэж харж байна. За тэгэхээр дараагийн одоо хөрөнгө оруулагч нарт танд одоо таны зүгээс хэлэх юм юу байгаа вэ? Нөгөө ямар компанид хөрөнгө оруулалт хийж байна гэдгээр л аягүй сайн судалгачтай шүү дээ. Тэгээд компанийн засаглалын кодекс гэдэг ийм зүйлт бас байдаг. Санхүүгийн зохицуулах орноос гаргадаг. За ганцхан засаглал гэхээсээ илүүтэйгээр үйл ажиллагаагаа санхүүгийн тайлангаа тухайн удирдалтаа болсон одоо үйл явдлуудаа, онцлог үйл явдлуудаа, магадгүй зохицуулалттай байгууллагуудын стандарт хэмжээнд нийцсэн тайлангаа. Энэ бүх зүйлүүдийг цаг хугацаанд тайлгнаж байгаа хэсэг гэдэг олон үзүүлэлтээр санхүүгийн зохицуулах орноос засаглалын кодекс байгаа бас хангаж байгаа тийм одоо. Тэгээд тэрүүгээр үнэлүүлдэг бид нар. Тэр үнэлгээн дээр бол өнгөрсөн 23 онд бол топ 11-д орсон байна. Тэгээд зохицуулалттай байгууллагын хүрээнд бас нөгөө нээлттэй байгууллагын хүрээнд нөгөө талдаа хөрөнгөний биржийн листэнд байгаагаараа нөгөө 5 жил доктортой байна гэдэг маань бид нарыг бас илтгэж байгаа нэг хэлбэр. Харилцагчид болон хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаас өгж байгаа үнэлэмжээр л яг энэ байгууллагын чинь үнц нь явна шүү дээ. За мэдээж энэ бондоор та бүхэн юу гэж олон асуултууд гарах бах. Мэдээ зээлийн үйл ажиллагаанд зарцуулна. За зээлийн үйл ажиллагаанд зарцуулахдаа нэг 3 бүтээгдэхүүн дээр л зарцуулна гэж харж байгаа. Нэг нь бол финтек зээл, нөгөө гар утсаараа авчдаг. За цаг хугацаанаас сүүл аммаараад одоо нөгөө ажлын 8 цагт зээл авдаг бол үгүй 24 цагт нээлттэй чөлөөтэй. За дараагийнх нь болохоор автомашин барьцаалсан зээлүүд. За автомашин барьцаалахдаа салбар дээр ирээл нөгөө нэр шилжүүлээл нөгөө бичгээ аваад автомобилийн үндэсний төв дээр очиод ингээд ажиллагаа явуулдаг гэсэн бол тэр боломж юм болоод шууд онлайнаар одоо харилцагч болон манай хоёрын хооронд дээр одоо зөвшөөрлөө өгөөд тэгээд нөгөө финтектийг адилхан яаралтай зээл авах боломжийг бүрдүүлсэн. Яг тэр зээл рүү гарч байгаа. За дараа нь хөрөнгө барьцаалсан. Манад одоо түрүү хэллээ шүү дээ бондо этгээд өгсөн, этгэлцлээ, этгээд өгсөн. Магадгүй манай 15 мянган хувьцаа эзэмшиж, манай хувьцааг авсан. Гэт энэ олон хөрөнгүүд нь манад байгаа хайцагч нар зориулаад
Тэгээ олгож хөрөнгө оруулсан зээл. Түрүү хэлсэн нөгөө банк санхүүгийн байгууллагуудыг өндөр хүйтэлгээд байдаг тийм. Эргээд бид нар яг нөгөө үйл ажиллагаанд таарсан бүтээгдэхүүнүүдээ харахаар яг банк усын дундаж хүний өртгөөс бол доо. Мэдээч нөгөө ногоон зээлийн багц бас байгаа тийм. Тэгвэл нөгөө саяны 3 бүтээгдэхүүн дотроо нөгөө зогоон зээлийн багц маань 5%-ийн тодорхой хуваа ингээд шингээгээ явуулж байгаа. Ганц дангаараа шууд ногоон зээлийн бүтээгдэхүүн бол байхгүй. Энэ дотор ч нөгөө машинаа барьцуулахдаа яг 100% одоо ногоон гэдгийг баталгаажуулсан машин байх юм бол тэр хүү бусад одоо нөхцлүүд нь өөрчлөгдөн гэсэн үг тийм. Магадгүй тэнд одоо яг үйлдвэрлэл нь бизнес нь 100% ногоон гэдгийг тодорхойлсон финтек зээл авах юм бол тэр мэн одоо бас бүтээгдэхүүн үйлчлэгээнийх нь нөхцөл нь буурна гэдэг чинь. Яг энэ 3 төрөл төр ингэж болж байгаа. За өдрөл болгон бид нар өөрсдөө тайлангаад байдаг. Мэдээ зах зээл дээр төвөгч бүх юмны одоо боломжуудыг илэрхийлдэг. Тэр нь нөгөө талдаа харилцагчтай өөр өсөлт хэрэгцээ байгаа учраас бид нар тэрийг хийгээд явж байгаа. Окей. За тэгвэл хоёул одоо юугаа яриагаа базаад хэлэхэд хөрөнгө оруулагч нарын хувьд бол за окей. Засаглал хувьцаа эзэмшигчийн хувьд бол мэдээж аягүй сайн үнэлгээтэй байна тий. За байгаа одоо хөрөнгө болон үр төлбөрийн харьцаа бол одоо зохистой харьцаагаа хангаа явж байна. За зах зээлийн одоо өсөлт харилцагч нарын бааз зөрөөр нэг сая орчим бүртгэлтэй харилцагч. За үүнээс болохоор 15,000 хувьцаа эзэмшигчтэй ийм одоо нэгдүгээр самбарын нийтдээ компани байх нэ. За тий. За тэгэхээр бондын нөхцөл бол одоо жишээлх юм бол жилийн 18%-тай 18.5%-тай 18 сар гэхээр бол одоо зах зээл дээр байгаа харьцангуй одоо маш сайн үетэй нөхцөлтэй бонд гэж харагдаж байна. За тэгэхээр эргээд харилцагчийн хувьд бол барьцаа хөрөнгөтэй одоо бондын хэрвээ ямар нэгэн эрсдэл учрах юм бол үүргийн өсөлт нь юугаар хангах юм бэ? Энэ одоо окей энэ суур үзүүлэлтүүд маань аягүй сайн харагдаад байна. За тэгэхээр барьцаа байгаа юу гэдэг асуудал тавигдаж байгаа хэлтэй. Тэгэхээр барьцаа хөрөнгөний хувьд бид нар нөгөө ямар компани бай гэдгээс хамаарна гэдэг шүү дээ. Бид нар өөрсдийнх нь хувьцааг одоо нөгөө бусдад одоо манай санхүүгийн нэгдэл болон түүний охин компаниудыг эзэмшиж байгаа өөрсдийн хувьцаагаа тэр компаниудаараа барьцаалал даалтаа хийлгэж. Тэгэхээр нээлттэй компанид давуу тал энэ ч биш үү? Тийм, нээлттэй компани өөрөөхөө одоо нэгсэндээ хамаарал өгөх компаниудаас тэр төсөлмжөө үзүүл. За тэгэхээр барьцаа хөрөнгөөр баталгаажчихсан энэ бонд байна. За тэгэхээр хэрвээ одоо та бонд эзэмшгээр тэ сонирхож байгаа бол хүсэж байгаа бол одоо дэлгэрэнгүй мэдээллүүдийг Андретрийн компани болон одоо тухайн үнцаас гаргагч компанитай за бусад брокеринг компаниудтай холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваад тухайн бондон дээр оролцох боломжтой байх нэ. За тэгээд баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За таны ажилдаа амжилт хүсье. За